Та бүхний амрыг ирээ. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. Хар хүн ном 16 дугаар бүлэг, чөтгөр Яхава 13 дугаар хэсэг. За өмнөх 12 дугаар хэсэгт бөө мөрөглийн тухай яриад өнгөрсөн байгаа. Бөөнөр одоо юу гэдгийг бөөлөх үед нь одоо эмэгтэй хүний сүнс орж ирдэг ч юм уу, эрэгтэй хүний сүнс орж ирдэг ч юм уу, тиймэрхүү юм болохоор бас тэр трансгендер хүмүүсийг сонирхоод байд юм шиг байна. Гэтэл тэдгээр хүмүүс болохоор одоо юу гэдгийг бөө мөргөлтэй ямар ч холбоогүй юм шүү гэх гээд байна. За тэгээд энэ Библиэлд Самуэль 28 дээр тэр Саул хаан нь одоо тэр еврей нутагт тийм үү нэг бөө удган хүүхэн дээр очдог. Тэгсэн чинь бөө удган хүүхэн нь та яагаад миний үхлийг авчрахын тулд миний амьдралд ийм өрх тавьбаа гэж аахгүй юу? Мэдээж дундад 100 учраас бөөлөх юм бол цаазаар аавн шүү гэд хууль гаргацсан. Тэгээд нөгөө хүүхэн ч бөөлөхөөсөө айгаад байгаа байхгүй юу? За тэгэхээр чин энэ еврей нэр, лалын шашинтай хүмүүс, христийн шашинтай хүмүүс бөөнрийг одоо ялахгүй юмнууд гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл боломж гарвал юу гэдгийг алчих гад, цаазалчих гад хэрвээ дундад 100 байсан бол одоо шулан байна гэд гал дээр тавьж байгаа шатаачих гад байдаг байхгүй юу. Тэгэхээр бөө мөргөлтэй монголчууд маань та нар энэ христийн шашин, лалын шашин энтрээс жоохон болгоомжлох хэрэгтэй. Тэр тусмаа энэ Яхавагийн гэрчүүд гэж одоо юу гэдгийг дураараа одоо тийм нэр зүүчгсэн еврейч биш тийм хүмүүс байдаг байхгүй юу? Еврейн бурхныг шүтдэг болцсон тийм хүмүүс Яхавагийн гэрчүүд гэж. За жихад гэсэн юмны талаар ярьж байгаа энэ бүлэгт тэгээд Яхава гэж хэн болохыг бидний монголчууд мэддэг л байхгүй да. Анх одоо улс үндэстэн байгуулагдсанаас хойш ерөнхийдөө энэ гадаад ертөнцийн чинь бас нэг тийм бурхан шашинтай юм байна. Тэгэл мэддэг л байхгүй. Эсвэл бид өөрсдийн оюун төсөөллөөр тэр чөтгөрийг ойлгодог. Бид нар өөрсдийнхоор л юм хүмийг ойлгож тайлбарлах юм а гэх гээд. За жихад гэсэн үгийг одоо англи хэлний дүрмээр G-C-A-D буюу жихад гэж бичээд жикад гэж уншиж болох байхгүй юу? Тэгээд бичих боломжтой бөгөөд араас нь уншиж дасиг болоод дайсигнал гэсэн үг байна гэж ойлгож болно. Тэгж ойлгож болох байхгүй юу? Жихад бол шашны дайсигнал гэдэг нь ойлгомжтой. Нэг шашин байна, нэг юм өөр шашин байна. Хоорондоо тэгэл дайсагнаж байгаа байдал бол жихад юм ач гэдэг юм тийм. Гэхдээ нэг шашинтай байсан ч гэсэн улс үндэстнүүд дайсагнадаг. Энэ юу гэсэн юм гэхээр саяхан талибанчууд одоо юу гэдэг Афганистаныг чөлөөлөөд сайхан улс орноо байгуулж ийнэ гэж байгаа байхгүй. Гэтэл чин хөшөөдтэйгээ муудалцж байгаа. Иранчуудтай усны хэрэгээс болж муудалцж байгаа. Дайсагнаж байгаа. Хойш тажикуудтайгаа бас ямар нэгэн соёлын ч юм уу бас л нэг тийм шашныхаа хэрэгээс болоод муудалцж байгаа. Тажикууд нь болохоор энэ гэвлүүр гэдэг нь манай тажик үндэстний хувцас биш ээ. Энийг хорих хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгэл тажик Талибан Афганистаны хилд одоо юу гэдгийг хилийн дагуу ямар нэгэн хилийн одоо юу гэдгийг цэрэг дандаа нэг өгч байдаг гэж аахгүй. Тэр мэддэхгүй л дээ. Тэгэл мэдээлэхгүй байгаа юм. Зүгээр л тийм одоо хэцүү оршцгоодог гэх гээд байгаа. Дайсагнал дунд оршцгоодог. За Яхава бол ганц дайсагналын бурхан гэж хэлэх боломжгүй. Тэр Яхавагаас болоод л хүмүүс дайсагнаад байдаг гэж хэлж болохгүй. Учир нь Яхавагч гэсэн мэдэхгүй газарт хүмүүс овг аймгаараа хуваагдан хоорондоо элдв шалтгааны улмаас дайцсаар ирсэн. Тэгэхээр Монгол хятад хоёр үндэстэн хоорондоо ингээл дайсагнал байдаг шүү дээ гэж аахгүй. Тэгэхээр чин Яхава бол дайсагналын яг бурхан биш юм а гэх гээд байгаа. За зураг тавьсан байна. Яхава гэсэн үгийг тэр араас нь уншдаг буюу баруунаас зүүн тийш уншдаг байгаа. Тэгээд унших юм бол орчин үеийн те одоо үсэг бичгийн одоо өөрчлөлтөөр унших юм бол J-E-F-E болдог. JF тий. Тэгэхээр монгол хэлний JF гэсэн үг байж болохгүй. F нь болохоор B болж дуудагдана. Тэгэхээр чин JB гэх гээд байна. JB гэдэг нь болохоор хуучин монгол бичгээр болохоор зөв буюу
зэвсэг гэсэн утгатай үг юм аа. За тэгэхээр чин Йехова гэсэн нэр нь зэвсэг гэсэн утгатай болох гээд байгаа байхгүй юу? За 6. Йеховагийн нэрийг Жефе гэж уншиж болдог. Жефе, Жефри, Жеферсон бол одоо баруун дөргөн хэрэглэгддэг нэр юм. Жефэг монгол хэлний жебе буюу зэвсэг гэсэн утгаар ойлгож болно. Мэдээж Йеховагийн шашин бусад шашин шиг ямар нэг зэр зэвсгийн шашин байж таарна. Энэ болохоор монгол хүний ойлголтоор ингэж юмыг одоо гэдгийг тайлдаг байгаа. За зэв гэсэн үгнээс зэвүүн цаг байдаг. Зэвсгийн үе буюу дайн тулаан өөмөн самуунтай нэг тийм үе байдаг. Цөвийн цаг гэж ярьдаг. Ярианд болохоор хар ярианд болохоор цөвүүн цаг гэж ярих гээд байдаг. Хизүү бэрх үе, дороотж буурсан цаг үе. Жишээ авах юм бол одоо 90-ад он ч гэдэг юм уу тий. Хоол ундан ч олдохгүй, хувцас сундарч олдохгүй, одоо нийгмээрээ нэг сонин одоо юу гэдгийг гурейтчихсан, одоо маш хүнд хэцүү. Ингээл юмд очирлан нөгөөх нь дуусчин тэгэл гэртээ хоосон хон нь уснаас өөр юм байхгүй, хоол унд байхгүй, одоо аимшигтэй нэг тийм ирээдүй нэг л бүрхэг харанхуй тийм үе, цөвөн цаг гэж. За хаалтан дотор англи хэлний weapon гэсэн үг нь болохоор зэвсэг утгатай. Хэрвээ weapon гэх юм бол уйлуулах гэсэн утгатай үг байгаа. Тэгэхээр зэвсэг хүмүүсийг одоо уйлуулдаг байна гэх гэдэг. Өөрөөр хэлбэл бидний монголчуудын ойлголтоор тухайн шашныг бишрэн шүтгэгчдийн дээр тухайн шашны илч төлөөлөгч, үүсгэн байгуулагч байдаг. Харин түүний дээр тухайн шашны бурхны зэвсэг эсвэл нэр нь байдаг. Энэ юу гэсэн мөхөр одоо сүсгтэн олон гэж байгаа. Буддаа гэж байгаа. Сүсгтэн олны дээр буддаа гэж байгаа шүү дээ. Тэгээд юу дээр нь юу гэдэг юм бэ? Очирд хөлгөний ёсон ч гэдэг юм уу тий? Одоо энэ шашных нь нэр байдаг. Тэгэхээр чин буддагийн дээр очир байдаг. Очир болохоор логик буюу амар амгалангийн бэлэг тэмдэг гэдэг тийм үү. Бас энэ болохоор бурхтын зэвсэг бурхад бие биений рүүгээл очрол харвцгаадаг ч гэдэг юм тий. За энэ болохоор Мухаммадийн зураг байна. Мухаммадийн дээр болохоор одоо Аллахаас өөр бурхан байхгүй. Мухаммад болохоор Аллахын цорын ганц одоо юу гэдгийг ээлч гэрч юм а ч гэдэг юм тийм бичсэн байгаа. Тэгээд сэлэм тавьсан байдаг. Тэгэхээр лалын шашныг бид нар одоо нэг сэлмийн шашин гэж ярьдаг. Лалын шашин би лалын шашинтай хүмүүс байсан бол танараас бол асууна л да. Та нар очир гэж харсан юм. Тэр очир чинь яг хаана байгаа даа? Ер нь яг бодитоор нь очир харсан юм уу? Миний сэлэм байна тийм үү? Тэгэхээр дугуй татвараа төлөөч ч гэдэг юм. Тиймэрхүү л одоо лалын шашин бол нэг тиймэрхүү шашин шүү дээ. За тэгээд Есүс байна. Есүсийн дээр юу гэдэг юм хэл нөгөө хүмүүсийг зовж одоо хатааж алдаг нөгөө нэг загалмай гэдэг нь байдаг. Тэгэхээр нэг тийм хүн тарчлаадаг, зовоодаг тийм одоо юу гэдгийг ромчуудын төхөөрөмжийг одоо юу гэдгийг зүгэл явцгааж идэг. Тэгээд тэр Христийн шашин ч гэдэг юм уу загалмайтны шашин гэж бид нэр ярьцгаадаг. Ямар нэгэн тийм загалтай, ямар нэгэн хэр тоостой л нэг тийм шашин гэсэн маягаар л ойлгоцгоод. За Йехова гэж байгаа. Йеховаг дүрслэх боломжгүй. Зүгээр Йеховад одоо юу гэдгийг зориулсан тахилын ширээг ингэ дүрсэлж болно. Тэгээд Йехова яг юу юм бэ гэж аахгүй юу? Хэрвээ Йехова зэвсэг гэсэн үг юм бол ерөнхийд нь л одоо юу гэдгийг зэбэ гэсэн юм болох гээд аахгүй юу? За зурганы тайлбар нь байна. Төвд Монголын буддын шашныг Важраяна очрын шашин гэдэг тийм үү. Исламын шашныг сэлэмний шашин гэдэг. Христийн шашныг загалмайн шашин гэж ойлгодог бол Йеховагийн шашныг юуны шашин гэж ойлгож болох вэ гэж байна. За тэгэхээр интернетэд Йехова Череб гэсэн нэр томьёо байгаа. Энэ нь болохоор The Lord the Sword гэсэн үг байдаг. Энэ нь болохоор Христийн шашинтай хүмүүс дарлаач бол сэлэм гэсэн яриатай байдаг гэдэг. Тэгэхээр энэ исламын шашин одоо юу гэдгийг Йеховагийн шашин их хоёулаа адилхан буюу сэлмийн шашин гэж яригддаг байгаад байгаа юм. За яагаад дээрх зурагт Йеховаг цустай чулуугаар дүрсэлсэн бэ гэх юм бол
Ехавад итгэгч хүн цус идэж болохгүй талаар ярьсан. Харин Ехава мал амьтны цусаар юу хийдэм бэ гэхээр Библийн Chronicles 35:11-т Passover гэж баяр байдсан байна. Дээгүр өнгөрөх эсвэл давж өнгөрөх гэдэг юм уу те. Баярын хургийг нядалж тахилч нар тэдэнд өгсөн цусыг тахилын ширээ рүү цацаж левичүүд амьтдын арсыг хуулж байваа гэж байна. Левичүүд гэдэг нь сүмд ажил хийдэг тийм сүмийн ажилтнууд байгаа. Тэгээд тахилч нар нь болохоор тэр энэ зурган дээр байгаа шиг нэг тийм бурхан байх гэдгийг бурхан хурж ирж суух тэр тахилын ширээ сандал гэдэг юм дөрөв цус цацдаг байна. Эртнийл соёл юм да. Манайхан овооруугаа сүү цацдагтай л адилхан байх тийм үү. За бусдад байнга дарлуулж зовсон еврейн үндэстнийг Месиа буюу аврагч ирж Ехавагийн амласан цөл нутгийг газар дээрх диваажин сүү балын орон Honey and Milk гэдэг юм да. Орон болох ёстой хэмээн номсоор л байна. Еврейн шашинд манай Монгол оронтой адилхан нэг юм Чингис хаан шиг аврагч ирж улс үндэстнийг чөлөөлнө, улс орныг байгуулна гэсэн тийм итгэлээр явдаг байгаа. Гэтэл одоо болтол тэр Месиа нь ирээгүй байдаг. За еврейн сүм Иесус буюу Жишваг эсвэл Жошуа ч гэдэг юм те. Аврагч биш хэмээн голсон шалтгаан бол баахан бурхантай паган хүн шиг Ехаваг эцгээ гэж дуудсанд байдаг. Зевсийг грекүүд эцгээ гэж дуудаад байдаг. Гэтэл чин энэ сүмийн лам нар учрыг мэдэх учраас тэр Жехаваг эцгээ гэж дуудаж болохгүй. Яагаад гэвэл Жехава тийм хүүхэд гаргаад байдаг бурхан биш байгаа байхгүй. Тэгэхээр бас уучлалт инхийн аргаар авралт хүрнэ гэж Иесус номлоод байгаа байхгүй. Гэсэн нь Танах Библийн зөвнөлийг зөрчиж байваа. Тэр Месиа нь цэргийн хүн байх ёстой байдал нэг инх амгалан гэсэн юм ярьсан залуу тодорсон. Тэгэхээр энэ бидний Месиа биш байна гэж голдог. Харин Данч Мухаммед яг Месиа маягтай мистэн баггүй. Мухаммедийг аврагч биш хэмээн голсон шалтгаан бол Мухаммед Давидын гэр бүл биш. Давидын гэр бүлээс тэр мистэн гарах ёстой байсан. Бүр еврей хүнч биш. Харь хүн гэж үзсэн байдаг. Тиймээс еврейчүүд аврагчаа одоо болтол хүлээсээр байна. За өнөөдрийн хувьд нэг иймэрхүү байна. Анхаарал тавьсанд баярлалаа.